Мөн энэ тухай бусад галтгооны авхай ахайт нарт мэдэгдэж ёслол уйлдгэж хэл. За хатан. Чимээгүй яцгаа. Бүгд цуглараарай. Чи миний тусалт цатаагаар өдий зэрэгт хурчгээд одоо надаас нүур буруулах гээё. Тэгсэн юм шээ. Би чинь их хатан ээжэд шууд шадралдаг хүн. Хинд ч сэтгэл байхгүй тайлбарлалтна. Ах хайт нарын санаа бодлыг их хатан ээжэд уламжлах нь буруу хэрэг биш. Чи ичгэсэн дуулсан байх. Их хатан ээж ч гэсэн өөрийн шийдвэртээ эргэлзэж эхэлсэн. Авхай байж байгаад буян хишгэн дэлгэрсэн хүн ах хайт нарын дунд хууль цаад нэр төрийг хинээс ч илүү мэдэх хүн шүү дээ. Чамд найдлаа шүү. Танаа ар гэр ядуу зүдүү гэдгийг би сайн мэднэ. Энэ удаад бас болох юм бол ямар ч хатнаас тутахааргүйгээр ар гэрийн чинь хөл дээр нь босгож өгөн шүү. Бусад хэсгийн хайт нар ч надтай санал нэг байгаа. Битгий санаа зов. Ахайтан, цааны газар болон бусад хэсгийн ахайт нар бүгд цуглжлаа. Тийм үү? Таны гэрэд хүлээж байлаа. Хан ахайтан шиг хүнийг яаж тэргүй ахайт нар хүлээн зөвшөөрөх болж байна? Энэ ёстой байж боломгүй зүйл. Бид нар аль дээр үеэс л чи ахайтны дотроо бодож яасан. Ингэж хэлж байгаад чинь их баярлалаа. Тийм болохоор та сэтгэлээ чанга байна. Бид нарын доод талын авхай ахайтан нарт битгий санаа зов. Баярлалаа. Энийг л хэлэх гэж сүүлэрсэн. За тэгвэл бид нар явъя да. Дөрвөн хоногийн дараа хийхэр болсон гин. Харж л бай. Та нар яаж мөрөхийг сураагүй мó? Яагаад зүүн гараа баруун гар дээрээ тавихгүй байгаа? Баруун гараа зүүн гар дээрээ тавихгүй мó? Та өөрөө дээр тэгж зааж өгсөн штэ. Би хизээ тэгж зааж өгсөн. Зүүн гараа баруун гар дээрээ тавь ойлгосон уу? Үгүй дээ. Янсын гихч баруун гараа зүүн гар дээрээ тавь гэсэн. Аматад. Та нар миний үгэнд орох юм уу гүм үү? Ингээд зүгээр орох гэж байгаа юм болов уу? Чаа хатанч тэхүүн биш дээ. Юу тэхүүн биш гэж? Чи жаахна мэдгүй ямар хэрэг дуртай амтан бэ? Би мэднэ. Та хан ахайтны тэргүй ахайтан болоход дургүй байгаа үсттэй. Тийм үү? Юу гэнэ? Чи яасан урт тушуутай хогвэ? Надад алуулах гээе юу? Нааши хүрээд ирчи. Ахайтан, би чааны байна. Юу гэж явна? Энэ бол миний найз ойдолчин ахай нар. Тэгээд юу гэж? Бид нар танд мөнгө цуглуулж даавуу авсан юм аа. Даавуу гинэ? Танд хувцас хийж өгөх гэсэн? Тэртээ тэргүй ахайтын юм чинь өмсөж байгаа хувцас өмсөж болно. Үгүй дээ ахайтаа. Та бошоо нааша босоод хүрээд ир. Маргааш өглөө гэхэд бэлэн болж чадах нь уу? Харин тийм ээ. Гэвгинд тулгаж хэлээд мартаж орхисон юм их гарч магадгүй юм шиг байна. Жүн ахайтан өөрийн бээр хүлээлгэж өгөх гэдэл тэгсэн бах. Би нэг тааруухан байгаа.
Би мэднэ. Жун ахайтан ч сайн хүн шүү. Аймаар үед аймаар, бас тоглох үед тоглочихно. Уян хатан хүн. Харин хан ахайтан бол арай л хатан хүн дээ. Үнэн шүү. Чамаг ховлондоо ахайт нэг муусан гэж Та өөрөө ихлээ үсттэй. тэгсэн гэж юу? Ажил ихтэй ядаж байхад энэ янсаа одоо хааччих ба. Зүгээр архичгоо. Одоо хамгийн их шаналж байгаа хүн шүү дээ. За. Ахата. Та заавал маргааш явах гээд байгаа мó? Одоо тавьж байгаа юм бол төр зурал өвчнөгч намдан шүү. За. Та үнэхээр тийм хөвдөд байгаа мó? Маргааш өглөө ирээ дахиад нэг тавиад өгөөрэй. За. Ахата. Ойлхаа болоод намайг татаад босгоодох. Ахата. Би өрөөгөө цэвэрлэх гэж байна. Чи надад туслаад. Ахата, одоо юу да? Явж байгаа хүн улам өрөө үлдэх муухай. Чи ч гэсэн намайг явангууд шууд март. Үгүй ээ, мартахгүй. Би таныг насан туршдаа мартахгүй. Нааша хүрээд ир. Одоо олтол жаах нараа байгаа амтныг яаж орхиод явна да? Хүнд хэцүү байна гэд зүхтагч ирэхгүй дорой амтныг яаж орхиод явна да? Ахата. Хам зэрүүлж хоол хийж байхад яах гэж ишээ ирж байгаа юм бэ? Гарна уу? Та маргааш суугаад зааглавал болно. Жун ахайтанд хийх хоолыг өөрийнхөө гараар хийх гэсэн юм байлгүй дээ. Ахата. Таныг жун ахайтан дуудаж байна. Нааша суу. Маргааш би энэ хүн залхаасан ордноос явах гэж байна. Бүр баг байхдаа ээжигээ дагаж ордонд нэг орж үзээд гой санагдаад аавыгаа хорсоор байтал авахаа болсон хүн. Гэхдээ ордон миний бодсон шиг байгаагүй. Ордонд үргэлж олон хүн холхиж байдаг мөртлөө би үргэлж ганцаарддаг байсан. Магадгүй босод хүн ч гэсэн тэгж ганцаардаж залхахдаа бие атаархаж зүтгэрхөж хил амаа билүүдэж байдаг биз. Ганцаардаж залхаад хэн нэгний өмгөөлөл тайтгарлыг ирж тэгж байж яддаг биз. Ганцаардаж залхаад эд хөрөнгөөр эрх дарахаар сэтгэлээ тайтгаруулах гэж тэгж бусдын өмнө хойно орж гүйдэг биз. Тийм хүмүүсийн зовлонг ойлгох хэрэгтэй. Хөөрхий амьтад гэж өрөвд. Чи зарчимч байдаг шигэ тэд нарыг өрөвдөж хайрл. Тэгэхгүй бол чиний хатуу ширүүн зарчимч зан чинь хүмүүст аимшигтай хүйтэн санагдах болно. Мэдээж тэр тийм амар биш ээ. Зарчимч мөртлөө уян хатан байна гэдэг чинь амар хэрэг биш. Гэхдээ чи чаднаа. Жаахан хүлээцтэй л бай. Энэ бол миний чамд хэлэх хамгийн сүүлчийн захиас. Хүнтэй ажиллаж хүнийг удирдна гэдэг л хамгийн хэцүү.